Нас барсан удагны хорсол 2 дугаар хэсэг. Нэмхүү буцаж гарахаар шийдсэн ч саяны аимшигтай зүүднээсээ эмээгээд дэмил хөвцээр нар дэр гарчээ. Малын хашаа болон гэрийн ойр орчмыг ажиглавал бүх зүйл хэвэн. Тэр босоод зайн ундаан уучхаад хониндон мордлоо. Хоноо яг тохирсон газар нь бэлчээчгээд эргэж иртэл бата болон түүний эхнэр чимгээ мөн ануунаар аймаг явахаар бэлдсэн байв. Бата нэмхүүд хандан бид аймгийн төв орчоод жаалжуул юм зөвлүүлчихэд ахындан ганц хончхоод ирье. Жи нар буугаад ирэхээр хонио хашаанд нь шахчихад унтаарай. Ойрдон айлын хонь хашаанаас үргэж гарч алга болоод байгаа сүрэгтэй. За, шүн сэргийг унтан шүү. Хэмээн загчхад тоос татуулан аймгийн төв рүү зүгэллээ. Нэмхүү багын лгээгүй жинхэнэ эр хүн шиг байсан тул өжигдөр шөнийн зүүд өдийд бүр мөсөн мартагдсан байгаач. Тэр хонион эргэж тойрж бэлчүүлсээр нар буухын алдад хашаанд нь хашчаад гэртэн орж ном уншиж хэвдэж байгаад дуг хийчихв. Түүнийг яггүй нойрондоо өмхөн алдад гаднаас нэгэн хаалга онгойлгон орж ирв. Нэмхүү нүдэ нээвэл орой болсон байлаа. Орж ирсэн хүн рүү хартал ануу зогсож байг бөгөөд түүнд хандан "Хүүш нэмхүү сэрээрээ хамаг хоны ямаа алга болчихсон байна штэ" хэмээхэд нэмхүү гайхан босоод хоньны хашаан дээр очивол үнэхээр л хамаг хоны ямаа нь алга болсон байлаа. Тэр яалтчгүй хашаага найдвартай сайн уяад унтсан. Хүн л тайлахгүй бол онгойхгүй дэ хэмээн бодол хийснийн мориндоо мордон таамаглаж буй зүг рүүгэн давхлаа. Өнөөдөр бас л бүтэн сартай шөнө учраас тийм олон хон ямаа бол төвөгхүйхэн харагдахаар байсан тул нэмхүү найдлага тавин уулсын дундор орж ирэн давхсаар удалгүй хон ямааны хоргол харагдаж эхлэв. Мориноос бун шинжиж үзвэл шинэхэн байх нь тэдний хон саяхан энүүгээр явсныг илтгэх аж. Мориндон мордон мөшгөж явсаар хонин дээрэн ирлээ. Тэд удган эмгэний байралдаг байсан өвлжээнэр ирчихсэн байв. Нэмхүү амандаа "Ямар муу ёрын юм бэ" хэмээгээд дөгөж очтол яг өчигдрийн зүүдэнд үзэгдсэн шиг бүх хонь утаа мэд замхран алга болчих. Харин нэг хонь үлдсэн ба түүнийг сэн ажиглавал хонь биш. Харин хоньны арсыг нөмөрсөн ямар нэг зүйл байхан тэр. Тэр гинэт муухай чарласаар нэмхүүгийн зүг рүү гүйхэд нэмхүү морныхоо амыг эргүүлэн дашуурцаар доошо гэрийнхэн зүг хамаг хурдаар нь давхин одлоо. Хэсэг давхин морин цуцсны эзэст нэмхүү эргэж харвал саяхан замхран алга болсон хонь нь бүгд байх бөгөөд тэд нэмхүүгийн араас улаан галзуу аятай давхилдан ирэх нь аимшигтай. Тэд нэлээд ойртоход нэмхүү сайн ажиглавал бүгд хоньны арьс нөмөрсөн дөрвөн хөллөж буй хүмүүс байв. Манай хүн морио ташууртан давхсаар дэнж дээрээс бун эргэж харвал өнөөх зүйлс алгуурхан алга болсон байх нь нэмхүүг багч гисэн тайвшруулв. Угаасаа морин ч гэсэн давхих тэнхэлгүй болсон аж. Тэр мориноос бун хөдлөөд гэрийнхэн зүг яаран алхаж байтал хойноос нь хэн нэгэн мориныхын цул бүрийг шүүрэн авах шиг болоод эргээд харвал моринч мөн адил утаа мэд замхран алга болов. Нэмхүү амандаан хараал уншин "Ямар жөтгөр надаар оролдоод байна. Гараад ир" хэмээн чанга хашгирахад эргэн тойрон дээрснээс хоньны арьс нөмөрсөн удган эмгэн өөрийгөө маш олон хөвлчихсэн гэлтэй олуулан гарч ирэн түүнийг тойрон зогслоо. Тэд нэмхүү рүү нэг алхмаар дөгсөөр түүнд тулж ирэн бүгд нэгэн зэрэг "Чи одоо гэрлүүгээ харь. Би чамайг авч явахаар очих болно" хэмээн хэлээд замхран алга болчих. Эргээд харвал ард нь морин зогсож байх бөгөөд нэмхүү морин дээрээ мордон гэртэн ирвэл хонь ямаа гэд бүх зүйл нь зүв зүгээр байв. Тэр морио чөдөрлчхөөд гэртэн орвол ануу байсангүй. Гайхсан нэмхүү авдар дээрх уцааран ануу руу залгавал ануу нойрмог дуугаар ахында аав ээжтэйгэн ирчихсэн
унтж байна гэв. Чухам энэ үеэс л нэмхүү нэг зүйл болоод байгааг. 100 ярианы дагуу удган эмгэн хүмүүсийг орлоод байгаа нь үнэн болж таарч буйг ухаарав. Гэсэн хэдий ч тэр энэ бүхнийг зүүд байна хэмээн итгэхийг хүссэн хутгаар урууган багхан зүсвэл үнэхээр өвдөж байлаа. Мэдээж энэ бүхэн зүүж биш нь ойлгомжтой. Гэтэл гаднаас гэрийнх нь хаалгыг хийнийхэн хүчтэй балбан эвдхийг завдах нь нэмхүүд гарцаагүй удхан эмгэн өөрийг нь авч явах гэж ирлээ хэмээн бодлыг төрүүлв. Хаалгыг гаднаас нь балвж татсаар цоож нь аль хэдийн эвдрэх болсон байлаа. Нэмхүү хоймор төлгөөтэй байх ангийн бууг авч нэг сүм хийж зэниглэн яг хаалга онгох мөчөд буудахад нэгэн хүн газарт дэрийн унах нь нэмхүүд нэг л танил. Тэр дотроо арай би хүн алчиж байгаа юм биш үсттэй хэмээн бодоод газарт унсан хүнийг дээш нь харуулбал нэмхүүтэй хар багаасаа тоглож өссөн оргил гэхүү түүнээс дусламжгүй хэвдэж байв. Айсан хүн ална гэж нэмхүү их айсан учраа оргил найзынхаа гаднаас би оргил байна хэмээн хэлхийг сонсох сөхөө байгаагүй бололтой.